амархан ойроо үлдээшоо аюултай. За энэ дээр үе ингээ гой зурнууд тавьсан байгаа шүү. Би нэг үйл ажиллагаа хийдэг. Яг хүн болгон дүгнэжээ. Тэрийг очоод үнээрээ. Гой маяараа за. Намаа яриад ирсэн. Намаа яриад ирсэн. Одоо тэр яг залуу хэм юм. торгон мананда эгэлгүй сэтгэлээр тангараг өргөсөн эрдэн дээд суулгч таны эрхэм үерс чаргадэн дooтай хариухан сэтгэлээр сүүн цацлалтай ачдан хайрлахна дэлхийн энтэй тэтгэх нээжим бүэдэ таны алдар сүлгчаа цагаахан сэтгэлтэй нэмсгэл шиг эдгэрлийн хөөдөстэй жаргалыг бэлгэдэг сөлгчийн үеэс жарнаар дуусах ёроотэй хариухан сэтгэлээр сум цацсантай ачдан хайрлахна дэлхийн энтэй тэтгэхнээжим бүэдэ таны алдар сүлгчаа Нийт энэ хүмүүстээ зоч төлөөлөгч та бүгдийнхаа энэхүү өдрийн түмэн амар амгалангаа айлтхан мэдчилье. Сэргэн цэцэг тасгийн эрхлэгч хадагт хаширтан таныг хөндлөө тайзнаа урьж байна. Ноён хатагтай нараа сэргэн эмчилгээний засаг үүсгэн байгуулагдсан 50 жилийн баярыг өгсөн хүндэтгэлгийн үйл ажиллагаанд ирсэн зочин төлөөлөгч болон үе үеийн ахмадууд засгийн болон ажилчдаа халуун баярыг мэндийг хүргье. Анх 1969 онд ногоон эмнэлэг, сумын эмнэлэг гэсэн нэртэйгээр 2 физик эмчилгээний аппараттайгаар энэ засаг үүсгэн байгуулагдсан. Одоо бол нийт 2 эмчтэй, 1 арга зүйчтэй, 9 сувилагчтай гэсэн үйл ажиллагаагаар бие даасан сэргэн цэцэг эмчилгээний засаг гэсэн засаг байгууллагад ажиллаж байгаа. Та бүхэнд энэ засаг нэгжмэн нийтдээ 8 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрнээс гадна Европ эмчилгээ, сэргэн цэцэг эмчилгээ, уламжлалт эмчилгээг хослуулан сүүлийн үеийн шинжлэх ухааны технологиор хамтран ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ аж аргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд энэ цэнгүүний үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе.
дурсгалтай, босомжтой сайн өдрийн мэндийг үеийн бүх ажилчтай, удирдлагуудаа баярлалаа. За энэ хүүхд дурсгалтай өдрийг манай Сэлийн засаг хэмжлэний хамт олон энэ хүүхдүүд энэ үеийн ажилчид эмчнэр сэтгэл шатхыг хийж чадсан Израильчаар энэ түүхэн өсөлтөө сайхан дурсамжтай тийм өдөр тохиож байгаа. Тэгээд үеийн ажиллажсэн ахмадууд болон эмчнэртэй, сургалтчнартай эрүүл мэндийн төлөө зүтгэж явдаг бүх хүмүүстэй сайн сайхны хүсье өргөе. Эрүүлийн гацууны бүшээрээ эмчлэн суулж энхий манан сэтгэлээ зориулсан. За та бүхэндээ үлдсэн та бүхэндээ энэ сайхан өдрийг миний гүшилдэг. Энэ хүчилч маань самбарсан гэдэг самбараад ингэ гэсэн чи би бас самбарсан. За эцсийн сэргээр засаг дүүсэн байгуулсан 50 жилийн өнөөдөр тохиож байна. 50 жил гэдэг бол хүний амьдралын хугацаанд бол нэлээд урт хугацаа байгаа. Тэгээ энэ сайхан өдөр 50 жилийнхаа тэмдэглэлээр бэлдсэн ирсэн үеийн инженер, энхийн ажилчид, одоо ажиллаж байгаа эмч ажилчдаа 50 жилийн баярын мэндийг хүргэж өршүүлье. За та бүхний өөрсдөө байгуулсан түүхчилэн авч явсан сэргээр засаг маань өнөөдөр манай нэгдсэн эмнэлгийн нүүр царай болж ямар сайхан өөрчлөгдөж ямар сайхан энэ алдыг авч явж байгаа билээ. Та бүхэн өнөөдөр танилцуулах юм дээр харсан байх гэж бодож байна. Тэгээд сэргээр засгийн хамт олон бол манай нэгдсэн эмнэлгийн одоо урдаа байдаг шилдэг төсвүүдийн нэгэ гэж би ясаа та бүхний үлсийг бариу сайн авч явж байгаа шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд өнөөдөр баяраа сайхан тэмдэглээд хоорондоо сайхан уулзаад ярилцаад сайхан байгаарай гэж би ясаа хэлмээр байна. Тэгээд сэргээр засгийнхаа хамт олондоо ямар ч гэсэн цалингийн өршөөлөд оруулнаа гэж захиргааны зүгээс хамж байна. Айгаа тэмцэж хамаа сайхан болох баярыг хүргэе. Тэгээд их сайхан замтай сайхан сэтгэлтэй найстай баярлаж байгаа шүү. сайхан сэтгэлтэй хүний эмч миний эмч хүслийг бүтээсэн тэнгэрийн Нэгдсэн эмнэлгээр аягүй олон эмчилгээх шалтгаан надад гардаг. Тэгээ олоход аягүй даруухан энэ хэсгээс энэ бүсгүй аягүй хувийнхаа хувьд эмэгтэйний хувьд аягүй зөв өгөлтөй санагддаг. Ажил үйлсэнд өдөргөж өнгөтэй өөдрөг амьдрал нь тэгш сайхан тэнүү явж байгаагаа би хүсдэг. Өөрөөс дандаа энэ юм зөв загаараа явж байгаа ажил нь ажилласан. Тэгээд яасан чи нөгөө ахад явсан бүрээд орос чи дүүтэйгээс авдаг үү? Харин ёстой нэг долоохон дэвгүй. Гэхдээ долоосон ч байна. За сүүлдээ цадгаа автаа нөгөө согтсон тэгээд үсэж байсан. Тэгээд дүүтэйгээ эдлийн суц муцыг харчаа. Прекрас. Чудесный свет гэж яасан нөгөө. Тэгээд тэрч чаваад үсэж идэв. Боёо үлдээ дараа унцаад юм биш яасан. За тэгчлээ. Орх наатаа. Гатаатын юм учраас наатаа орх гэж. Нэг тийм ангаа үйдээ шүү те мартахгүй. За бидний үед нэг гоё юм болдгоос ааск гэдэг нэг юм те. Хөө зовоож байгаа шүү дээ ааск гэдэг. Эмхтэйч болно, эхтэйч болно, гачин их болсон шүү. Тэгээд ааск хийх гэл тэр чинь нуугаад биднээсээ нуугаад хүүхдийн боднизм фотовод нэгчний фотовод одоо ерөөсө фотовод отох байцгүй. Дандаа нууж хийн. Тэгээд нэг гарч ирэхээр нөгөө чинь хачаач юм гаргана штэ өнөөгтэй. Тэрийг ярих юм бол их сонин юм их байна. Тэрийг бол одоо манай тасгайхан бол энэ одоо энэ 50 жилдээ золгосон тасгайхан маань их идэвхтэй оролцдог.
итгэвч одоо залуучууд байсан тэр үе бүхэл юмыг бас ер нь авдаг байсан шүү. Арабик сүүлийн үе юмнуу те бүхэл уралдаанд авдаг юм мундаг улсууд байсан шүү. Тий. За. Юутэй? На самдаг юм чи чам ханаасаад байна шүү. Яати. Дэлбэн анхнаа бүчгэлээ. 잠에 오라티 도백내고 짠당 후랭 머리마고 자야 허드바 제가 만에 урлагийн үзлэх явж байсан гэсэн төрөлийн отгоо эдгээр над руу орлоод байна. Өөрийгөө цолдуулах гэдэг байхгүй юу? Үнэхээр цолдохоор юм болж ийсэн. 85 оны Дархан хотын декад гэж улсын хэмжээнд болоод их том декад болсон. Тэр декад ухтаад одоо бүх байгууллагууд нэг концерт нэг жүжиг үлдчих байлаа. Тэгээ би одоо тэр эмчнэр гэдэг жүжигийг одоо тэр үеийн театрын ерөнхий найруулагч нэм аваа. Тэгээд одоо нөгөө Максар Жоо те театр одоо драмын ангийн өдөртөгч Максар Жоо өдөргээд томчууд байсан. Хөгжимчин бачууд өдөргээд томчууд байсан. Тэгээд концерт үлддэг байхгүй юу нам. Нэг ажиллаж чөлөөлөд их том улсууд ажиллаж чөлөөлөд. Тэгээд тэнд би бас нэлээ бодож явж орсон юм аа гэж байна. Тэгээд ороод бид нар эмчнэр эл бандны зохиол эмчнэр жүжигийг шинчилсэн найруулгаар нь нэм гаваагаа найруулж тэгээд нэм гаваа зодуулж ийсэн юм аа. Тийм ээ. Тэгж одоо нэг жүжиг тоглож нэг үзэж байлаа. Тэгэхэд одоо манай тэр жүжигт отхон нэгдлийн дарга болж ийсэн. Тэр цог бадрах жавхта цог жавхтан нөгөө сувдагч юу гэлээ? Эмгэн чүшээ эмгэн чүш нөгөө нэг үйлчлэгч одоо нэг сумын нэг эмнэлгийн одоо үйлчлэгч хийгээд ингээд тоглож ийсэн сайхан түүхэн бас тийм явд биш үү? Тэрийг хэлүүлэх гэдэг. Хэлцтэй болов уу? За баярлалаа. За нэг нь гарч ирснээр ер нь нэмгсэн юм хийчихье. Ахмадуудаа ирж байна. Өглөө 8 цагаас 2 цаг хүртэл 2 цагаас оройн 20 цаг хүртэл гэж 2 ээлжээр ажилладаг 30 гаруй ажилчтай юм маш том сасаг байсан. Тэр ийм том сасгийг бол одоо манай бага эмч мишгэ эмч хоёр одоо чадварлаг удирдах маш том тасаг бий болгосон байна. Тэгээд манай хамт олон бол урлагаараа, ажиллаараа, спортаараа бүх төрлөөрөө дандаа тэргүүний дандаа нэгдүгээр ирж ирсэн. Гаднаас зочин төлөөлөгч ирнэ. Заавал одоо манай тасгийг үзүүлдэг. Заавал манай тасгаар ордог. Ийм одоо их гоё хамт олон байлаа. Ерөөсөө одоо нэг санаатай, нэгдмэл үзэлтэй бүх юмараа одоо дандаа нэг бүгдээрээ л одоо нэг санаатай байж бид ийм их өндөр амжилтанд хүрч ирсэн. Манайх 1981 онд социалист төлөмрийн төлөө баригад гэдэг дааш халагчтай ийм одоо том баригад байсан. Мөн социалист төлөмрийн төлөө баригадын алтан медалаар шагнагдж байсан. Мөн нэлээд олон хүн социалист төлөмрийн гашгаарч солоор шагнагдж байсан. Ийм мундаг хамт олон. Би хамт олоороо бахархдаг. Одоо манай ингээд ярих юм бол одоо хэцүүтэй. Бүгдийг ингээд яриад бүгдийг ярина. Бүр юутай хайтай ингээд бүр сэтгэлээ угаас юу гардаг байсан одоо ядаг их чигч бидний халамжтай хүмүүжүүлэгч. Хоол хийн зааж өгнө. Юм аян зааж өгнө. Тэгээд одоо юу бүх юмыг
одоо мядрагч маань зааж өгдөг байсан. Ийм их гоё хүн. Одоо энд хэн байж оноо ихч байж намблаг талаас нь заа бидний яаж хүмүүжүүлэх хүнтэй яаж харьцдгийг өвчтөйгөө яаж харьцах ёстой гэдэг ингээд аюул сайхан зааж өгдөг байлаа. Одоо байхгүй зарим охтууд нь ирээгүй байж чинь те. Состыг мөн одоо ингээд спорт тэргүүн туршлага гэж явдаг байсан тэр үед. Спорт тэргүүн туршлагаар одоо манай бага эмч байж, мишгэ эмч байж тэр одоо юугаар нэг самны аппаратаар одоо мөнгөн медаль хүрчихсэн. Мөнгөн медаль хүрчихсэн те. Хин цагаанаа яаж спорт тэргүүн туршлага гэдэг ингээд коктейл хийжсэн те. Усны одоо юун дээр би бас ажиллаж байсан тэр дээр шилмүс байг хийжсэн байна. Нойрсуулах хэмжлэгээ шинээр хийжээ. Хөдөлмөр хэмжлэгээ ер нь их олон спорт төрлийн туршлагыг нэвтрүүлдэг байсан. Ийм одоо их зоригтой хамт олон байгаа шүү дээ манайхан. Тэгээ одоо ингээ ярих би бүгдийг ингээ ярьж тэр инээдэг, тэр хайлагдаг, тэр уйлдаг гэх ингээд манай одоо ахмад ажилтан ичээ онцлогоо байж юм те. Одоо автод ярихад дольчи сургууль байж одоо нэг шавар дээр чи том ийм 10 битантай шаврыг чи зөөгөл бүр угаасаа хоёулаа багс бийтэй томхон бийтэй юм намхан үртэй пагдах. Тэгээд нэг ч удаа ийм хүн шавар үргэж ингэж хилжээ хэлж байгаа дурсаж байгаагүй. Тэгээд хөрхи шаврынхаа өрөөнөөс гарахгүй тийх чигтэй өрөөнөөс дольчи сургууль хаяа нэг гарч игээл ингээ ичээ орлоо ихч маань гарч игээл ингээ бултцаар том алга нүдтэй ингээ харж байгаа л өстой. Юу ярьд юм бэлээ гэсэн чинь төрөөцөг туруу болтол ярьчих байлгүй юу гэх ингээ шаагаад явж байгаа. Ийм хөөрхи ихч байсан те. За тэгээ үг алдаж өгөр алдах гэж тэгээд манай хамт олонны үе үеийн ахмад ийм хүндэд өргөмжлөл гэж байгаа. Энэ дээр Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэргээн засах хэмжээний тасгийн хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийн манаа дэ сэтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ зориулан чин шударгаар ажиллаж байгаа танай хамт олон сэргээн засах тасаг үүсэж үйлчлэсний 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж хүндэд өргөмжлөл хадгалуулж сая төгрөгийн ханд өгөө. Ингээд тасгийн ахмад ажилтнуудын холбоо манай хотны Дархан аймаг 2019 оны 10 сарын 25. За хашаач. Нэгэн шагнал зарласан учраас бид нар шагналаа гардуучаад дараа нь мэдчилгээ дэвшүүлэх гэж бодлоо. За энэ орой сэргээн засах хэмжлэгээний 50 жилийн ойд хүрэлцэн ирсэн үе үеийн ахмадууд болон эмнэлгийн мэрэгчлэндээ энэ орон халуун мэндийг хүргье. Тэгэхээр би энэ бас сэргээн засах гэдэг эмчилгээ чинь түрүү манай одоо эрүүл мэндийн газрын дарга ерөнхий эмч олон жил хийсэн барьсан эмч хэллээдээ би одоо бодож суулаа. Үнэхээр одоо энэ дараагийнхаа ахих ёстой байсан ч гэх юм уу тийм учраас энэ үеийн мэрэгчлэнгүүд бол айгүй өндөр хүрээтэй мэрэгчлэнтэй байх ёстой гэж би хэлээ. Тэгээд энэ дээр ямар ч байсан энэ дасгийнхаа хамт олонд бас одоо бага эмч минь бас надад багш минь нэг даалгавар өгсөн юм аа. Та хэд одоо сэргээн засах гэдэг эмчилгээний бүрэн утгаар нь энэ дасгыг хаалгахындаа энэ талаар хэдэн ч удаа хичээл орж өгнө. Ямар ч байсан би багшийнхаа даалгавраар нэгээс 2 цагийн хичээл орно гэдэг юм хамт олондоо амлая. Энэ одоо орой баяруудаас олон юм ярьж чадахгүй. Тэгээд намайг анх ирэхдээ одоо энэ бол одоо 3 үеийг ирсэн байна л да. Энд гарч иж байгаа нахамдууд нь гэсэн улсууд нь гарч иж байна. Тэгээ хүртэл одоо ямар хэмжээнд хүн одоо өөрийгөө яаж авч явах уу гэдэг тэр үлгэр дуурайлыг үзүүлж ирсэн манай эцэгнэрээ би одоо баярлж явдаг бас талархлаа энэ хамт олонны өмнө хэлхийг хүсэж байна. За мэдээчтэй баярлж явдаг маш сайн. Үнээр одоо манай хөтөлбөрөөс төрөг ихэнхээ тэг тав өдрийн ахмадуудын хасан ч надад үнэхээр их сэтгэл өгч байна. Би өнөөдөр 49 настай. Гэтэл үнэхээр энэ байгуул маань энэ дасг маань үүсвэ байгуулаад хагас 100 жил болчихжээ. Би бол баг анхны үүсгэгчний нэг юм шиг байна. Энэ дасгаар Дархан уул аймгийн тийм ээ энэ нөхөн сэргийг хэрэгцээний дасгаар үүсгэх үгүй гэж дархан зүйл нь байхгүй хөө.
Энэ үнхээр их өргөн барьсан. Манай мишгийн эмч маань их мундаг байна. Манай бага эмч маань их мундаг гэсэн. Хүүхэд байхдаа би одоо тэгж боддог юм. Мишгийн эмч ээжээсээ хажуугаар тийм ээ. Бага эмчгээ ийм гоё эмч болохоос ихтэй гоё эмч чинь ийм байдаг. Манай эмч маань бас их сайхан хүн шүү дээ. Тэгээд ингээд багтасаа гэдэг ингээд ийм хүсэл үзэлтэй байлаа. Тэгээд нэгдсэн эмнэлгийн сэргэнц эмчилгээний тасгийн хамт олонд хүн амын эрүүл мэндийн төлөө мэрэгжлийн мэдлэг ур чадвар, уян нарийн ухаан, нинжин сэтгэл бүхнээ зориулж хүний хөдөлмөрийн чадвар хангалтыг бууруулах, нийгмийн хэвийн харилцаанд оруулах эрхэм зорилгоор амжилттай хэрэгжүүлж байгаа сэргэнц эмчилгээний тасгийн хамт олонд танай байгууллагын хөгжлийн 50 жилийн он баярыг тохиолдуулан өргөмжлөл болох Дахуул аймгийн эрүүл мэндийн газар дарга Батсэнгэл 2019 оны 10 сарын 25 гэжээ. Сэргэн засах урд үе урлах гарн уяхан байг, сэтгэлээ зориулсан ажил үйлсэн өрнүүн байг, хүмүүний төлөө зүтгэл бүхэн ариун байг, хөгжил дагуулсан амжилт бүтээл нь өрнүүн байг гэжээ. Жишээ баярын мэдээг хүргэж эрхэм бүхний дээдийн хүсэл мэдчихлээ. Шинэ цагийн эмнэлгийн хязгааргүй хүсэл хэрэгцээг үйлчлүүлэхээр сэтгэл зүрх оюун хүчээр ажиллаж байгаа та бүхнийхээ нүүр их хичээл зүтгэл хөдөлмөрийг өнөөдрийн хүндэтгэлийн эндэр дээрээс уулзахад таатай байна. Ингээд та нартай амьдралын нэгэн сайхан бүхнийг хүсье. Ингээд сэргэнц эмчилгээний тасны эрхлэл шашинтай тань хоёрхаас гарын хэлээр татаж байна. За бид бас би өөрөө сургууль мэргэжил болохоор за сургуультай хайртай, сургуулийн бас хайртай. Арга болсон байна. Манайтай бас ажиллаж байна. Хамгийн сайхан бол сайхан бүхний хамгийн дөрөв бүхний. За манай эрүүл мэндийн салбарын хөгжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёр үндсэн чиглэл байгаа та бүхэн мэдж байгаа. Эмийн бус эмчилгээ, эмийн эмчилгээ гэж. Тэгэхээр эмийн эмчилгээний хамгийн том одоо толгуур ачааны хүнийг үүрдэг салбар бол манай энэ сэргэн засгийн эмчилгээ. Тэгэхээр бодлогын хувьд бол энэ цаашдаа түрүүн баясгалан эмчийн шилжлээ, манай удирдлагууд шилжлээ. Энэ бол орчин үеийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүүчээлэгч тусламж үйлчилгээ болсон шүү. Энэ дээр бодлогоор бол цаашдаа анхаарч явах нь зүйтэй хэлбэр бол миний хувьд бол санал нэг. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж байгаа энэ тасаг энэ одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, хамгааллын асуудал хамгийн дөрөв нь бас шийдэгдэж явах хэрэгтэй гэдэг дээр бол бас байр суурь нэг нөмөрт байдаг юм шүү гэдэгээс хэлье. Яг түрүү баясаа явж бас гоё юм ярьсан. Газар өгөхөөр додоочмоор санагдаад байна. Тэгэхээр месээ хажууд нь сууцгаа хэллээ. Та одоо шүд бүрэн байж додоох байхад талтай чимээ явчихгүй яасан гэх юм. Бидээс сууж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сайхан баяр дээр бас намайг өөрж бас маргааш бас миний өвөлдөрчний хэвлэлийн сонгуульд ажил болох гээд бас хурлын бэлтгэл ажиллагаад бас тун завгүй байгаа боловч бас өнөөдрийн үйл ажиллагаанд бас хүндэтгэл үзүүлж өөрсдөө явдлыг талархаад нөгөө талаас нь улсын хурлын гишүүн болдын жавхан гэдэг хүний бас бие төлөөлж ажиллаж хийдэг. Тэгээд хамгийн дөрөнд улсын хурлын гишүүн болдын жавхангийнхаа нэрийн өмнөөс сэргэн засах тусламж үйлчилгээний Дахуул аймаг дэх эмчилгээ тусламжийг хүргэжийдийг хамт олондоо баярын мэндийг хүргье. Хурлын гишүүн ингээд Дахуул аймгийн бүтээн байгуулалт үйлдвэрчний хэвлэлийн хөгжилд оруулсан хууль нэмрийг үнэлж аймгийн үйлдвэрчний хэвлэлийн хорон хүндэт тэмдгээр хадагтай эмч жаргал ханыг шагнаж урамшуулжээ. Давдэрчийн эмч жаргал. Мөн шагналаа хадагтай нар мандах ханыг шагнаж байна. Мөн шагналаа сүнжлэмаа ханыг шагнаж урамшуулсан байна.
дэлгэрэн насан урт тасгийн үеийн оршоосон үлэмжигийн очилолтой үеснэр ухан соёлогч өсөв соёлох эрдмээр талигласан соёлогчийн тонрохтой эрхэн сэгэвсэвээ Чин тонрохтой эрхэн сэгэвсэвээ Чин тонрохтой эрхэн сэгэвсэвээ үлэмжигийн очилолтой үеснэр ухан соёлогч өсөв соёлох эрдмээр талигласан соёлогчийн тонрохтой эрхэн сэгэвсэвээ эрхэн сэгэвсэвээ